За маш сонирхолтой тоглолт ийхүү. Эгэлж өн үзэгчтэй хоёр тоглолт бүгд үсэрсэн эхний тоглолтоо BCH 800-аас игэр боллоо. Төдийлөн хол зөрүү гэсэн зүйл бол баггүй ерөөсөө нэг барэ зөрүүн дээр л асуудал шийдэх болоо да. Тоглолтын нээлттэй оноо сугар очир авч байна. Эрдэнэ цогт. За Эрдэнэ цогт дамжуултыг Толборт руу өгсөн. Толбортын дууны зэн довтлоо онош тоолсон. Jordan Толборт 2-н авлаа. Миллер за доош А2 тойруулж гисэн А2 зүсэдгүйсэн товтлогоо алдсан ч Биндри араас орж ирээд нэмчлээ. Барс бол за зүүндээ хурдаар хэлбэрхээ гараад ирсэн Миллер суу шийдсэн олон зай шидэлтэн сэсрээ гараад ирсэн А2 2 дахь боломжоор нэмчлээ. За күлгүүдийн бодлоо хамаалтаас товтлогоо айлбал хурдан урд гарах гэж байгаа юмс алдаа болоод байна. Jordan Толборт Slam Dunk амжилттай болсон. Төгөлдөр доор нэг дамжчин сул гарцсан байсан. Тэр нь Гамбатар ууж таарсан. Төгөлдрийн тоглолт гол одоо зүйл боллоо. Нөгөө талд Барс бол дайраад явсан хамгаалтын цохоо гიშгэлээд 2-ын авч чадсан. Барс бол их хоёрын эсрэг зүүндээ цаа дундын зэшилтэн амжилттай болсон. Өөрхөн байгаа. Барс бол заслаа хөргөөд өгсөн. Яа довтлоо амжилттай болсон. Дамжуулт жоохон урд ирсэн хамгаалтын эсрэг мэдээ хэцүү. Гой бөмбөг гүйлтийг хийсэн царины нөгөө талаас довтлоо оноочтой болсон. Гой ойлголцлоо. Хөлбөр дээрээс ямар гоё хөлбөр вэ? Хэрэгжилт бол 100% өгсөн. Эрдэнэ цогт зөрөөд орсон. Задлсан Warren Sovs бол 3 онооны довтлоо амжилттай болсон. Харин тэр доорн барьж байна. Толберт Явцаага динх амглан ахааж идсэн дээ энэ удаа шидэлтэн амжилттай. Шидэлтээ алдаж болно. Тэгээ суудахын бол шидэгч юм уу хизээж идэв. Ямилэр Сланы нөгөө талаар явсан. Дуны зэн довтлоо самбардаад амжилттай болсон. Ангда Миллер замбагт сод хамгаалсан. Jordan Толборт зай гараад ирсэн. Холын зай шидэлтэн амжилттай болсон. Шидэлтээ алдаж байна. Бүгнүүдээ төвсөл төгөлдөр самраас аваад урагшаа довтлогоо иглүүлсэн. Devin Warren Миллерийг аргалаад гараад ирсэн. Хэцүү байна. Ифи шахаад явсан. Зүүн довтлоо оноочтой болсон. 2 оноо Ифи эдийг авч чадлаа. За Верс хамгаалт явж байгаа юм байна. Доор довтлоо амжилттай болж чадсан. Сугар очир 2 оноо авлаа. Байгаад байна. Миллерийн дамжуулалт Эдиг дээр ирсэн завчин дээрээс холын зай шидэлтэн амжилттай болсон. Одигийн бол за доор өгцөн дөө. Энээс бол юм л дээ. Өндөр нам болсон. За наахан байна гэж ширүүхэн болж байна да. Эрдэнэ цогт дамжуултыг Толборт руу дагуулж гисэн гой бөмбөний шилжилт сугар очрын довтлоо дамжуулт Тэмүүлэн дээр Тэмүүлэн дохиж аргалсан самбардаад явуулсан мэдрэмжтэй гой довтлоо алдсан сугар очраатга Толборт замбраас урд Devin Warren ганцаараа гараад ирсэн төгсгөл Барс шидэх гэж үтсэн. Барс бол хамаалагч аргалсан дамжуулт Биндрия довтлоо оноочтой болсон. Биндрия Дуандах боломжгүй болсон. Эрдэнэ цогт Толборт өөрөө шийдсэн довтлоо оноочтой болсон. Эвгүй байдлаар шийдсэн ч гэсэн. Нооч авч амжаагүй бөмбөг гой шилжсэн. Jordan Толборт харамсалтай шидэлтээ алдсан 2 дахь боломжийг сугар очир үүсгээд оноогоо авч чадлаа. Ийм тоглолтыг үзүүлээд байгаа. Барс болт шийдэлтэн амжилттай болсон. Тоглолтын дөрөвдүүлэн болохгүйсэн Барс болт. 3 оноо. За төгөлдөр дээр бөмбөг ирсэн. Devin Warren нүүрэн шугам дагаад явсан довтлогоо амжилттай болсон. Warren эсрэг за өндөр урт хамгаалагч байна да. 3 онооны шийдэлтийг хийсэн. Шийдэлтэн амжилттай болсон. Дараагийн оноонуудыг нөгөө талаас Эрдэнэ цогт зүүндээ дайраад их өндөр самбарсан довтлогоо алдсан. Devin Warren 2 дахь боломжоор нэмсэн довтлогоо тооцсон. Warren нэмээд үлдсэн нэснээр гаргасан тоглогчд байна. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Ямилер зүүндээ яваад орсон дамжуултыг сугар очир тутгуулсан. Сугар очир довтлогоо алдсан. Гэтэ өөрөө довтлооны самбарыг авсан. Довтлооны сэкүү дуусч байгаа. Jordan Толборт дундын зай шидэлтэн цагаар хэмжээ. Барс болт тоглолтоо байгаадаа сул гарсан 3 онооны шийдэлтийг Баатар Эрдэнийн Барс амжилттай болгосон. Аргалаад явсандаа хамаа сайн болж байна. Сугар очир доороос 2 оноо авсан. Баян цогт. За өөр төр хоёрыг таад Толборт дамжуултыг өгсөн. Jordan Толборт их иггүй байлаа товцсон. Өөртөө нэгээр хаяад явчлаа. Jordan Толборт. Үнхээр гой довтлогоо хийлээ. Нөгөө талд Ифи оновчгүй нэмсэн довтлогоо амжилттай болсон. Warren дээрээ явсан довтлогоо амжилттай нэмэлт нэг шийдэлтийг дээн Warren-ээр боллоо. Тэгээд Эдигээ дор барилаа эзэлсэн Миллер өгсөнгүй. Их хэцүү байлаас дундын зай шидэлтээ алдсан өнөөхөл А2 2 дахь боломжоор нэмчлээ. Толбортын дээрээ жоо хурдталт очихгүй бол мөч болоосоо гаргуучих үү дээ. Warren баруунда алхаад орсон. За өөрийн ихтэй сурсан юм лээ дээ. Барс бол 2 голоор нам залтаар орж ирсэн. А2 та атгуулж чадсан.
Барс болтын бас. Ямилэр зүүн орсон дамжуулт А2 дээр А2 довтлогоо оновчгүй өөрөө 2 тууламжийг үүсгэсэн 2 нь авлаа. Ямилэр базар үрийг арлаад явсан довтлогоо амжилттай болсон. Маш гоё харагдлаа. Төгөлдөр 3 онооны шийдэлт амжилттай болсон. Батмөнхийн төгөлдөр. А2 бөмбөгийг тасаллаа. Миллер баруун даваад орсон довтлогоо амжилттай болсон. Усан шугамны гадаад тоглогчоор эхлүүлж байгаа юм байна. Warren бол Миллер дундын зэн довтлогоо оновчтой болсон. Багийн 71 дэх оноо. Давтлал ер нь ямар ч үедл бад гарсан тий өөрөөр. Их энийг бол хийдэг. Дундын зэн довтлогоо амжилттай болсон Миллер. Зайны гэж байна. Миллер яг илүү дамжуултаар А2-ыг судалсан. Алтан гэрдийн А2. Яа. Зүрөөд орсон. Базаргүр 3 онооны довтлогоо амжилттай болсон. Маш шилж байна. Довтлооны эрчимс ирээд игэлсэн шүү дээ. Бөмбөгийн эсрэг багтын шилжлээ. 8. Төгөлдөр дүндэр хамгаалт гэж А2 баруун дээр злаа ирсэн. Энэ хамгаалагчид тоцорцсон улмаар А2-ын цэвэрхэн дээрээс төгсгөл болж өндөрлөж байна. Хоёр хамгаалагчид өөртөө татсан доошоо өгсөн довтлогоо авцсан. Алдаа дээр нэмээд хийжлээ. Warren аваад явсан да дамжуулт эвгүй ирсэн. Эрдэнэцогт дуны зэн довтлогоо оновчтой болсон. 8 онооны зүрх болон буцаагаад ойртуулж байна. Эсрэг өөрөө дайрах гэж үдсэн бөмбөг харин алдчихлаа. Миллер уушаа довтлогод орсон оноогоо авч чадсан. Том орон зай үүссэн мэдээж яахгүй нь ойлгомжтой. Миллер бодтайлбараа яваад орсон довтлого амжилттай. За тэгвэл Warren-ийн дэс тогтсон. За ингээд үзэгчтэй тоглолт албан ёсоор өндөрлөж байна. Хасын хөлгөд BCH Knights гэсэн хүсэлтийн тэргүүлэгчтэй маш он сонирхолтой тулаан Аймбаг аренад өрнөж дууслаа. Энэ удаагийн тоглолтын ялагчаар Хасын хөлгөд 92-81 харьцаатгаар Knights-ыг болгож авсан.